Улаанбаатар хотно зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг хотын ногоон хөгжил сэдвээр зохион байгуулж байна. Дэлхийн агаарын бохирдлын 70% нь хотуудаас гардаг гэж байна. Дэлхийн агаарын бохирдлын 30%-ыг бүгд найрамдах Хятад улс, Оросын холбооны улс, Япон бүгд найрамдах Солонгос улс зэрэг гаргадаг гэж нэгдсэн үндэсний байгууллагын судалгаанд бичигджээ. Товчхондоо зүүн хойд Азийн хотууд дэлхийн агаарын бохирдлын 20%-ийг үүсгэдэг байна. Гэхдээ дээрх улс хот бүр агаарын бохирдлоо хэрхэн яаж арилгах вэ гэдэг өөрсдийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж ирсэн нь нэг дэвшил гэж үзжээ. Ерөнхий сайд сайхан бэлэг, Галийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан үүрэг даалгаврыг өчигдөр өглөө. Уулзалтанд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг төлөөлж Exclusive компани захирал Майд цэг оролцсон. Манай улсын нийт татварын 98%-ыг 7500 аж ахуйн нэгж, 1.2%-ыг 65,000 аж ахуйн нэгж төлдөг байна. Энэ 60 гаруй мянган аж ахуйн нэгж том компаниуд шиг татварын тайлан гаргадаг нь хүндрэл үүсгэж байна гэжээ. Иймд татварын тухай хуульд яралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэв. Энэ хуульд оруулах өөрчлөлтүүдийг засгийн газрын эх 7 хоногийн хуралдаанд танилцуулахыг татварын ерөнхий газрын дарагт ерөнхий сайд үүрэг болгосон юм а. Exclusive компани дансыг нээж үйл ажиллагаа явуулах боломжийг олгох, татвар төлөх хуваарийг нь гарган өгч ойлголцож ажиллахыг өчигдөр зөвлөжээ. Нөөц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа уруулан ашиглан 3.6 тэрбум төгрөг улсад учруулсан хэрэгээр ерөнхий сайд асан алтан хуйгийн ахлах зөвлөх асан ганц сүх нарын хүмүүсийг шүүх хурал Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн шүүхэд 5 дахь өдрөө өчигдөр үргэлжилсэн юм а. Шүүх хурал 10 цагт эхэлсэн бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтэд танилцуулж ганц сүхэд 5 жил, мөнгөн туяад 7.5 жил, даваа хүүгэд 7 жилийн ял оноох санал гаргасан юм. 16 цаг 38 минутын байдлаар шүүх хурал завсарлаж шүүх бүрэлдэхүүн ялын дүгнэлтийг хэлэлцсэн юм. Иргэдийн хэрэглээний зээлийг өршөөлийн хуульд хамруулах боломжтой хэмээн эрхчлөлөг хэрэгжүүлэгч намынхан үзэгч өчигдрөөс санал цуглуулж эхлээд байна. Тус намынхан Чингисийн талбайн баруун урд талд байрлаж иргэдийн гарын үсгийг цуглуулж бүртгэл хийсэн юм. Улсын хэмжээнд 650 мянга орчим өрх байдаг бөгөөд 50% нь хэрэглээний зээлтэй гэсэн судалгаа гаргажээ. Энэхүү судалгааг эрхчлөлөг хэрэгжүүлэгч намаас хийсэн төдийгүй үндэсний статистикийн хороо Монгол банкнаас мөн холбогдох судалгаануудыг авсан гэв. Өвөр хангай аймгийн ардчилсан нам иргэдийн төлөөлөгчний хурлын төлөөлөл өчигдөр байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам мөн хууль зүйн яамны дарга нарт орхон голын бохирдсон усны дээжийг гартуулж өглөө. Тэд энэ үйлдэлээрээ орхон голын бохирдлын хэмжээг шийдвэр гаргагчдад боддоор үзүүлж шаардлагатай арга хэмжээг даруй авах цаг болсныг илтгэж байгаа юм байна.